Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр суугаад тааруулан сонсож үзэж байгаа сонсогчдоо энэ өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 9 цаг 13 минут болж Ямааны махыг халуун дээр нураатай Hot Topics нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Студиуд Аш муутай айрын миний бие болон царай муутай айрын мөн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хиймэл шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хялбар боллоо Корега мөн аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхтэй жуулчин компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өглөөний мэнд царай муутай айрын. Өглөөний мэнд Аш муутай айрын. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За Hot Topics нэвтрүүлэг маань дэлхийд дахинд яг одоо эд халуун өрнөж байгаа сэдвүүдийг Google Trends гэдэг ашигтай аппликейшны одоо тэг буйнаар одоо шүүж илрүүлээд бит хоёр яг дэлхийд дахин дэлхийн улс орнуудад яг ямар сэдв эд халуун байгаа тухай өөртөө өглөө ирээд шууд бэлдээд яг шууд явдаг яг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр зя өнөөдөр ямар мэдээлэлтэй байна да? Зя би ийм мэдээллүүдийг хамгийн сонирхолтой гэж үзээд сонгож авлаа. За Америкийн нэгдсэн улсад Ник Картер, Аарон Картер гэдэг Картерын гэр бүлийнхний хайлт. За Ник Картер чинь 10,000 хайлттайгаар, Аарон Картер 20,000 хайлттайгаар ингэхүү Картерын гэр бүлийнхэн одоо нэлийн анхаарлын төвд орж ирлээ. За энэ яагаад Картерын гэр бүлийнхний анхаарлын төвд орж ирэв? Ер нь юу ярив? Ямар асуудлуудад холбогдов тухай ярина. За Аарон Картер бол Ник Картер ах дүүстэй. За Backstreet Boys-ийн гишүүн гэдгээр Ник Картерыг бол бүгд таньж байгаах. За энэ Ник Картер нэгэн чих халууцуулсан мэдээтэй холбогдсон. За үүний дараа Harvey Weinstein гэдэг нэр бас хайлтанд тэргүүлж эхэлсэн. Harvey Weinstein гэхээр хүмүүс бүгд мэдэх бах те юу гэж бодож байна. Би бол мэднэ хүмүүс ер нь мэдж байгаа илгүү дээ. За Harvey Weinstein гэдэг одоо яг Холливуудыг сонирхдаг хүн байвал энэ нөгөө Me Too гэдэг нэг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг ихлүүлсэн хүн гэж хэлж болно. Гэхдээ сайн талаасаа бол биш, муу талаасаа энэ маш хүчрхэг юм продюсер хүн байдаг. Одоо 73 настай байна. Harvey Weinstein за 80 эмэгтэй түүнийг хүчирхийллийн бэлгийн хүчирхийлэл, буруу үйл, гэмт хэрэгт буруутгаад байгаа. За түүнийг бас одоо юу яасан юм бэ? Ээлжид одоо шүүх хурлан болгож байгаа юм байна. Тэр Harvey Weinstein юу шорон суух гэдэг юм үгүй юу? Яах гэдэг нь юу болоод байна гэдэг тийм мэдээллийг бас хүрхэхээр судлаа. Сонгож авлаа. За тэгээд дараа нь JD Vance гэдэг. За Америк нэгдсэн улсын бас нэр татлаад байгаа хүмүүсийн нэг JD Vance бол их хурц яриатай шидэмгийн яриа хийлдэг гин дэвж ерөнхийлөгч залуу. Зөвөр нэг хөгжилтэй нөхцөлд юунд орсон юм байлээ. Асуудалд орсон. За түүнээс болоод Google Trend дээр тэр видеог нь орох гээд хүмүүс хайгаад байгаа юм байна. Тэгээ JD Vance гэдэг хайлтыг оруулсан бол Оросын холбооны улсад Пугачева гэдэг хайлт өчигдөр тэргүүлж эхэлсэн. Яагаад гэхээр Пугачева 76 нас хүрч байгаа юм. Төрсөн өдөр юм байна. 4 сарын 15 төрсөн байна. Алла Пугачева. За Алла Пугачева баг ер нь манай дээшийн насныхан 30-40-оос дээш насны бүгд баг мэдэх байхаа. Алла Пугачева гэдэг энэ хүн ойр тараагүй хүмүүс ерөөс сураг алдарсан. За сураг нь гарч ирсэн. Тэгээд Максим Галкин буюу түүний нөхөр нь Instagram дээр тавьсан зураг нь одоо хүмүүсийг анхаарал татаад байна. Тэрийг бүгдээрээ үзэнгээ түүнтэй холбоотой юу болсон бэ тухай ярив. За миний хувьд болохоор за 2016 за ер нь анх Оросын холбооны улсад 2015 онд Хөх халим гэдэг нэртэй нэг тоглоом яг өсвөр насныхны дунд эхлээд 50 өдрийн турш 50 ямар нэгэн даалгавар биелүүлсний дараа тухайн өсвөр насны хүүхэд маань амиа югтдаг ийм маш аюултай тоглоом дэгдсэн байдаг. За Хөх халим гэдэг энэ тоглоомын талаар Монголд ч гэсэн анхааруулга явж байсан, олон улсад явж байсан тийм үү. Тэгвэл яг энэ тоглоомыг үүсгэн байгуулсан үнд ял шийтгсэн тухай мэдээлэл өнөөдөр Оросын холбооны улсад цацагдаад тэрэнд нэлээд дээгүүр орж ирсэн байна. За үргэлжлүүлээд за энэ Японоос гаралтай 4chan гэдэг форум байдаг. За энэ форум дээр энгийн нэг одоо тийм үү бидний 2000-ад оны байсан асуулт цэг MJL Club.com гэдэг гэх мэт ийм форум биш. Жаахан нэмэх 18 за бараг нэмэх 21 маягийн форум халтлагад өрцсөн тухай мэдээлэл цацагдаад болж байгаа. Тэгээд ингээд дэлхийн улс орнууд 4chan гэж хайгаад байна л да. Тийм билээ. Дараагийн мэдээлэл бол за Америк нэгдсэн улсын рэпер дуучин залуу гэхдээ ижил гүйцэтгэн гэдгийг ер нь маш ил тод илэрхийлсэн энэ залуугийн маань нүүрнийх нь нэг хэсэгт одоо таталт одоо саажилт өгөөд байгаа тухай мэдээлэл цацагдаад за тэгээд яг энэ хүнтэй юу тохиолдсон бэ гэдэг дээр хүмүүс бас их хайгаад байна л да. Үргэлжлүүлээд хэрвээ хойлонгийнхэн цаг хүрэх юм бол би Перу улстай холбоотой мэдээллийг хүргэхээр бэлдсэн байна. Ягаад тэгэхээр Перу улсын одоо өмнө нь алб хааж байсан төрийн тэргүүн болон тэргүүн хадагтай асан хоёрт ял шийтгсэн тухай мэдээлэл өнөөдөр цацагдаад тэг нилээд урт хугацааны ял шийтгсэн байна л да. Тэгээд яг бүхэл бүтэн тийм төр улсыг тэргүүлжсэн хүмүүс ингэ ял шийтгүүлэхээр дэлхийн улс орнууд угаасаа л хайдаг юм байна л да. Би үргэлж сонирхол уншлаа энэ хоёр яг юу хийж үгээд тэг энэ тухай мэдээллийг бас хүргэхээр бэлдсэн байна. За бүгд ихний мэдээлэл рүү
чиний мэдээлэл эхэлжтэй. За эхний мэдээлэл за Новосибирск хотын дээд шүүхээс одоо энэ Погиблов гэдэг ВИ Погиблов гэдэг залууд 4 сарын 15-ны өдөр 9 жилийн хорих ял шийтгсэн. За энэ залуу яг яагаад ийм ял шийтгүүлв гэсэн чинь одоо Синивик буюу одоо хөх халим гэдэг нэртэй холбоотойгоор энэ залууд ял шийтгэж байна. За одоо 2015 онд Оросын холбооны улсад одоо өсвөр насны хүүхдүүд маш учир битүүлэг зураг одоо Vkontakte буюу Оросын Facebook сошиал медиа дээр оруулаад чинь ингээд нүрээ ингээд одоо тийм хар ороолтоор ингээд битүүлээд ороцсон охин гар нь ингээд цусалсан ийм зураг ингээд оруулсан заяа. Тэгэл маргааш 8 утгцсан. Харин тийм юм би яг юу болсон сайн санахгүй. Гэтэл нэг л тийм амиа өвддөг өсвөр насны хүүхдүүд уруу татдаг нэг тийм юм яадах шиг байсан тий. Тэгээд одоо тухайн жил тийм үү тэр одоо Рина гэх тэр охин одоо яг яагаад амиа өвдсөн хин ч ойлгоогүй. Гэрийнхэндээ юу ч хэлээгүй маш ад жаргалтай хөөхөнтэй цовоод цойлгон охин байсан чинь гинтэл нэг тийм зураг оруулаад маргааш нь ертөнцийн дээр байхгүй болсон. За тэгээд энэ ингээд хэрэг тийм үү өрөөсөн сургуулийн хүүхдүүд энэ хүүхдийг дээрлэгсэн юм уу яасан ингээл те эцэг эхчүүд нь одоо эцэг их нь за тэгээд багш сурагчд гэл ингээл бөөнөрөө яриа болоод хүүхдүүдийн тунд живж өгөл юм болоод байсан юм байна л да. Энийг бид нар чинь хүүхдүүдийн анхаардгүй болохоор анзаараагүй. Яг юу сонирхдаг юунд ямар ертөнцид байгаад энэ ерөөсөө мэдхэцтэй хэцүү юм билээ л дээ тий. Харин тийм. За ингээд энэ охины ингээд одоо ингээд үхэл мартагдчихсэн чинь дахиад ингээд багаар ингээд жаахан охтууд хөвгүүд ямар нэгэн байдлаар нэг тийм учир битүүлэг зураг оруулаад маргааш 8 үтгэд эхэлсэн. За энэ үед юм уу. За ямар нэг юм болоод байна гэдгийг ингээд Орос даяараа мэдээд ингээд хүүхдүүд рүү ингээд багшинч тэр эцэг эхчүүд нь ч тэр ингээд хандаад ярилцаатай ингээд бараг байцаагаа загнасны эцэст тэр одоо хөх халим гэдэг тоглоом хүүхдүүдийн дунд яваад байгааг нь мэдсэн л юм байна л та. За ингээд хөх халим гэдэг тоглоомд одоо ингээд орох юм бол 50 өдрийн турш одоо ямар нэг юм одоо шүн дунд сэр энэ бол эхний өдрийнхэн даалгавар заяа. Хоёр дахь өдрийнхэн даалгавар чи шөнийн 3 цагт сэрээд ам шин кино үз. Гэтэ нүдэ амж болохгүй толгоогоо юмар бүтээж болохгүй ч гэдэг юм уу те нэг тийм гих мэтчлээ ингээд даалгаврууд нь хүндэрсээр агаад чинь өсвөр насны жаахан хүүхэд штэ нөлөөлөөд тэгээ ингээд амийн нэг үтгүүлээд одоо тэгээд энэ хүмүүсээс ингээд асуусан байгаа байхгүй зорилго чинь юу байсан гэсэн чинь зорилго байгаагүй гэдэг хариулт өгсөн бүр аимшигтай. Хүүхдүүдийг үхэл рүү уруу татчаад тэгээд зорилго байгаагүй. Зүгээр л Тэгээ одоо Новая газета гэдэг одоо би BBC-ийн мэдээ хараад сууж байна. Оросын Новая газета гэдэг одоо сонин дээр гарсан мэдээлэлээр заяа зөвхөн 2015 оны 11 сараас 16 оны 4 сарын хооронд 130 хүүхэд. Тийм үү. Жил хүрэхгүй хугацааны хооронд 130 хүүхэд юм чи юу 5 сарын хооронд тэгээ боддоо тэр өмнө нь бүхэл бүтэн амьдрал нь байсан хүүхдүүдийг ингээд нэг тийм тоглоом гэсэн юмар одоо амийн ингээд одоо энэ хорвоогоос явуулна гэдэг чинь юу гэсэн үг гэдэм бэ? Үгүй тэгээ одоо ямар сонирм те 9 жил өгч байгаа юм байна шүү дээ. Ийм мэдээлэл одоо гэхдээ энэ нөхөр бол яг ингээд гол одоо санаачлагч нь биш. Гэхдээ яг энэ одоо багт одоо оролцож байсан энэ Погиблов гэдэг ВИ Погиблов гэдэг нөхөр энэ л да. Тэг ямар ч Новосибирскийн шүүхээс бол энэ залууд 9 жилийн хорих ял шийтгсэн гэж байна. Тэгэхээр дараагийнх нь магадгүй те арай том хэрэг нь одоо үйлдсэн хүмүүс нь илүү хүнд ял сонсох болов уу гэдэгт би бол итгэлтэй байна л да. Зэ хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? За одоо тэгвэл хялбар болсон байна. Корига хамтран ажиллаж байна. За танд хиймэл шүдтэй холбоотой дараах зөвөрүүд байгаа бол сайн сонсоорой заяа. Тогтоц муутай, сайн наалдахгүй байх, буйлан даралт өгөх, эвгүй мэдрэмж төрүүлэх, гих зэрэг зөвөр байгаа бол корига хиймэл шүдний түрхлэхийг хэрэглээрэй. Тэгэхээр хиймэл шүдний түрхлэг корига нь хазалтын хүчийг 38% нэмэгдүүлдэг. Түрхлийн хиймэл шүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай хоолой дураараа идэх боломжийг олгоно. Одоо хиймэл шүд зүүчгээр холхигноод тэг юм хүм хазгаар ингээд завсар зайгаар нь ороод тийм зовир үсэд байт юм байна л та. Тэгэхээр коригоор наачаар ерөөсө хөдөлтгүү гэж байгаа байхгүй юу? Бат болох юм байна тий. За тэгэхээр хиймэл шүд анх удаа зүүж эхлэх үед бойлыг нухаад холгож байгаа мэт эсвэл аманд илүү бит орсон юм шиг мэдрэмж төрөөд байдаг. За энэ үед хэрэглэхэд кориго бол хамгийн тохиромжтой гэдэг юм байна. За хиймэл шүдний дотор талд нэмгэн түрхэж хэрэглэдэг. Хиймэл шүдээ амны хүндийн одоо хүндэд байршуулахаас өмнө амаа сайтар зайлж байгаа та бүхэн ашиглах юм байна. За хоол идэх үед хиймэл шүд тогтохгүй унах одоо сугарах үе бас байдаг. Харин коригог түрхчүүл хэрэглэснээр одоо энэ кориго илүү бат бөх наалдаж танд хүссэн хоолоо идэх боломжийг бас олгох юм байна.
Тэгэхээр их хэмжээгээр төрхөл илүү сайн наалтна гэдэг биднэрт нэг тийм байдаг чинь ямар нэг юм жоох ихээр нь хэрэгжилчих гээд байдаг тийм. Ийм өрөөсгөл ойлголт бол хэрэггүй. Ягаад тэгэхээр Кореог маш багаар төрөхөд буйл шүд хоёрыг хооронд нам наана гэж байгаа байхгүй. Тэгээд 7 хоног ер нь ингээд нэг тасаад өөртөө таарах хэмжээгээ олоо те тасаад ингээд нэг мэдээж аман дотор нэг юм нэмэлт юм хийчээ яваад гар хинт ч тасахгүй шүү дээ. Тасахад бол 7 хоног л зарцуулдаг гэж байгаа. За тэгээд Кореог чинь дотроо ингээд төрлөөттэй гаатай сэнгэнсэн ам тагуулаагүй буйл хамгаалагч гэсэн 4 төрөлтэй байдаг. За тэгэхээр хиймэл шүд буйлын хооронд хамгаалтын болон цочрол шингэх давхраг үүсгэж буйлын мэдрэг байдлыг багасгах нь зарчлах үеийн даралтыг бууруулдаг. За танд ер нь бол үндсэндээ хиймэл шүд одоо ашигладаг бол Кореог заавал ашиглавал таны тав дуух болон өөртөө ихтэй байдлыг нэмэгдүүлэх юм байна. Кореого биоформула гэдэг нэг бүтээгдэхүүнийг би онцлмоор байна л да. Тэгэхээр энэ хиймэл шүд цэвэрлэх шахмал таблет гэж байгаа. За амны эвгүй үнэр үүсгдэг бактерийг 99% устгадаг. Мөн хиймэл шүдэн дээрх толбыг арилгаад таны хиймэл шүдэнд шинэлэг байдлыг мэдрүүлнэ гэж байгаа. Тэгэхээр одоо энэ шахмал ингээд бөөрийнхээ юм цагаан юм бэлээ. Эннийга бүлээн устай аяган дуусгаад дотор нь хиймэл шүдэ 3-5 минут хийгээл цэвэрлж байна. Хуучин чинь эмээ хүнээр нөгөө аягтай усанд хиймэл шүдэ ийгээл хонуулцдаг байсан шүү дээ. Одоо бол бүр ингээд цэвэрлээд үүдэн шахмал нь бий болчиход байна. Зориултын юм байна тийм. За Кореог бүх хэмээн сангуудаар худалдаалж байгаа. Ийм арт номингийн сүлжээ дэлгүүрүүдээр бас зарагдаж байна. Тэгэхээр та шүдний тагна гэдэг Facebook-аас хайгаараа. Facebook албасны пэйж нэгээ лайктараа дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За хамгийн гол нь Кореогоо эдгээр одоо эмийн сан болон газруудаас ийм арт номин сүлжээ маркетуудаас худалдан аваарай. Баярлалаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонгосон сэдв бол Картерийн гэр бүлийнхэн. За Картерийн гэр бүлтэй холбоотой хоёр хүн зэрэг хайлтаар орж ирсэн байна. За нэг нь Арн Картер гэдэг хайлт, нөгөөх нь Ник Картер гэдэг хайлт. За дээрэс нь Анжела Картер гэдэг хайлт. Одоо энэ Картерийн гэр бүлийнхэн бүх одоо Америкийн нэгдсэн улс ер нь энэ Холливуудын анхаарлын төвд орж ирээд байна л да. За тэгэхээр би дистараллаар эхлээд Арн Картертай холбоотой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Арн Картер гэдэг Ник Картерийн дүү тийм. За Арн Картер 2022 оны 11 сард нас орсон юм байна. Бигт яаж нас орсон сандгүй тэрийг чи санаж байна уу? Тун хэтрүүлсэн билүү дээ. Ямар ч сан ван дотроосоо олцсон санагдаад байна. Тэгээд нөө гэрийнхэн тэр дараах ингээд зургууд те одоо их чинь илүү нэг хүн ингээд зургийг аваад миний дүү ингэж өөрөө ингэж өөхөх боломжгүй ингээд ямар нэгэн гадны нөлөө орсон ингээд зургийн сошиал дээр нэлээд цацсан санагдаж байна. За ингээд ингэсэн Арн Картер за Backstreet Boys-ийн чи нэр Backstreet Boys-ийн хэнд намын дуртайсан? Брайан доо. За ер нь бол Backstreet Boys-ийн бүгд л нэгийг сонгодог. Тэр үед бол бүгд л Backstreet Boys-аар амьсгалж ирсэн. За энэ үед бол Ник-ийг бас олонх нь сонгодог байсан гэж би бодож байна. Ихэнх охтууд Ник л гэдэг байсан. За Ник Картер гэдэг шаргал өстэй энэ залуугийн дүүн бас дуучин болоод од болсон. Эднийх ер нь гэр бүлэрээ одоо од болсон гэж хэлж болно. Гэхдээ ингэсэн эдний гэр бүл тийм амар байгаагүй юм байна. Арын амьдрал маш хэцүү байсан байна. Тэрний бас нэг илэрлэл нь Арн Картер амиа орсон явдалтай холбоотой магадгүй энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байсан тухай бас бүр наривчилсан. The Carters хөрцтэй love you буюу чамайг хайрлахад хэцүү байна гэдэг нэртэй ийм одоо цоврал гарсан юм байна. За баримтат зурвал гэсэн үг. Баримтат зурвал одоо энэ өчигдөр буюу 4 сарын 15-нд Paramount нэмэхээр ингээд цацагдсан. За үүн дээр одоо түүний Арн Картерийн ихэр одоо ихч гэх юм уу? Их чинь одоо илүү нарийн мэдээллүүдийг өгсөн юм байна. За тэгэд энэ дээр юу гэж ярьсан бэ гэхээр Ник Карт одоо манай ахыг бол одоо хөгжим бол аварсан. Энэ хөгжим яагаад гэвэл гэр бүлээс хол байлгасан. Хол байлгах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл Ник буюу ах нь гэр бүлээс холсон чинь жаргалтай болсон. Би ерөөсөө гэр бүлээс хол байж эхлээл Лос Анжелесд очил миний амьдрал дөнгөж эхэлсэн юм. Манай ах биднэрт туслах гэж тусдаа бүр шоу тухайн үед гарч ирсэн юм байна. Шоунд оруулаад ингэснээр бид нар гэр бүлээс хол байх боломжтой болсон. Ник Картерыг аав ээжээг үндэ дарамтлагдаг байсан. Мөнгө тэр нэр хүнднэл чухал байсан. Өөрийнхөө хүүхдийг хайрлахгүйгээр одоо их арх хэтрүүлэн хэрэгэлдэг тийм ер нь зодтой хүчрхийлдэг гэр бүлээсэн. Тэгэд энэ гэр бүлд үсэх тамийн байсан гэдэг утгаар нь ингэж яриад дэлгээд энэ Картерийн гэр бүл дотор юу болж исэн бэ? Үүнд Арн Картер ямар асуудлаас болоод яаж энэ одоо хүчрхийлэл муугаар нөлөөлсөн Никийг харин хөгжмийн эсрэгээр яаж аварсан тухай энэ болгоныг дэлгэж ярьсан. За ингээд Арн Картер одоо маш нууцлагаар нас орсон шүү дээ. Нууцлаг гэх юм одоо ингээд нас орсон. Тэгэд энэний тухай бас мэдээллүүдийг өчгөн тайлагдах
одоо үгийн хажуутлын ихэр их чинь хэлсэн байна. Их чихүүд үгхөө ихэр юм байна. Ер нь одоо яг тухайн үеийн бой бэндүүд дунд одоо Backstreet Boys за араас нь эдгээр чинь 93 онд гарлуу да. Араас нь 95 онд гарч ирсэн NSYNC гээл одоо тий тухайд яг бидний яг хүүхэд нас штэ. Тэгэл би одоо энэ Ник Картерийн дүү Aaron Carter гэдэг дуучин одоо MTV дээр гарч ирж ирснийг санаж байна л да. Сүүл рүүгээ Carter-ийн ах дүүс үлээ би шоуных нэрийг санахгүй байна. Reality show MTV дээр явсан санагдаад байна. Тийм тэр нь ингээд энэ тухай одоо 2006 онд явж ирсэн ба шүү дээ. House of Carters гэдэг нэртэй. 2006 онд Лос Анжелест ингээд дүүнрээ авчираад ийм reality show хийсэн. Энэ нь баг ах нь дүүнрээ ээж аваас нь хол байлгах нүүдлээс юм а гэж тайлбарлаад. Ингээд би ээж аваас холдож ижил миний амьдрал эхэлсэн гих мэтэр энэ одоо Aaron Carter-ийн ихэр нь тайлбарласан юм байна. За гэхдээ өнөөдрийн яг чих халууцсан хамгийн том нэр бол Nick Carter. За Nick Carter буюу Backstreet Boys-ийн одоо гол дуучин олон охтуудын шүтэн болсон энэ залуу асуудалд холбогдсон. Яасан бэ гэхээр Nick Carter 2005 онд нийгэм бүсгүйг хүчирхийлсэн тухай мэдээлэл одоо шүүхт гомдол гаргасан байна. За Laura Penley гэдэг энэ хүн Орегонд байдаг. Энэ Nick Carter-тай 19 настай байхдаа тухайн үед Nick Carter 25 настай байсан байна. Энэ үед өөрийг нь хүчирхийлсэн, хоёр удаа хүчирхийлсэн тухай мэдээлэл гаргасан байна. За энэ одоо Rolling Stones өгсөн мэдээллээр бол 10 хуудас гомдол гаргасан. За энэ 10 хуудас мэдээллийг Rolling Stones гаргаж аваад тэргээр нийтлэл гаргасан байна л да. За энэ дээр нь ингэж хэлсэн байна. Ууг нь бол нэг одоо энэ Penley хоёр бол хоорондоо ингээд одоо юу гэдгийг үерхдэг байсан. Өмнөөс өмнө 3 удаа бид хоёр бол унтсан. Зөвшөөрөлт харилцан зөвшөөрөлтөөр. За дараа нь нэг надад кино үзье гэхэд нь дараа нь нэгтэй уулзаад энэ Penley гэдэг бүсгүй уулзаад зөвхөн би кино л үзмээр байна гэхэд нь би чамтай ер нь кино үз гэж ирээгүй чамтай би зөвхөн унтах гэж л энэ байгаа гэд тэгэд орлоо авч хидэд тэгэд хүчирхийлсэн гэж мэдээлсэн юм байна энэ мэдээлэл дотроо. За ингээд бас энэ үйлдэл нас дахин давтагдсан. За ийхүү хамгийн гол асуудал нь Penley-ийн гомдол нь юу гэдэг вэ гэхээр ингэж хүчирхийлж яхад надад бэлгийн замын өвчин 2 3 өвчин халдаасан. За түүнээс нь болоод энэ өвчнөөс нь болоод би одоо умаа үзэн авдартай. Умаа үзэн авдартай. Энэ өвчнөөс болоод би умаа үзэн авдартай гэд ийм гомдол гаргацсан. Ямар амар би харин тий ямар нэг хамгаалтгүйгээр ингээд унтсан гэдэг ингэж одоо Penley тайлбарласан байна л да. Гэхдээ бас нэг асуудал нь хэцүү байгаа нь Nick Carter-тай холбоотой юм хүчирхийллийн асуудал энэ ихнийх нь биш юм байна. 2003 онд одоо дуучин Melissa Schumann гэдэг Dream гэдэг хамтлагийн дуучин бас гомдол гаргаж ирсэн байна. Өөрийг нь 17 нас санаж байна. За бас тэрнээс гадна дахин бас хэд хэдэн 2 3 бас хүмүүс гомдол гаргадаг. Ийхүү Backstreet Boys-ийн Nick Carter ингээд олон хүмүүс ингээд гомдол зэрэг гаргаж эхэлж штэ. За энийг нь тэгсэн чинь Nick Carter-ийн ерөн өмгөөлөгч нь юу гэж тайлбарласан бэ гэхээр одоо бол Backstreet Boys-ийн 25 жилийн ой болох гэж байна. Ингээд Nick-ийн карьерийн эргэн ирэлт одоо ирж байгаа. За энээс нь болоод энэ одоо Nick л бүгдээр нь хэлж байгаа зэрэг бүлэгдэж байна буюу бүлэглэн ингээд дайрж байна. Энэ ярьж байгаа зүйлс нь ямар ч үндэслэхгүй гэж Rolling Stone мэдгдсэн юм байна. За ийм байдалтаас болоод одоо Nick Carter-ийн хайлтал тэргүүлж байна. Ятгаад энэ найруулагчийн өгцөн байгаа зурган дээр Nick Carter бүр нэг зовлон зүтгүүрт нь нэрвэгдсэн царайтай харагдаад байгаа. Нөгөө нэг тэр Backstreet Boys-ийн нөгөө хөөрхөн шар залуу бол одоо биш л болцсон байна л да. Энд чинь 83 он уу 80 оных уу? Хэдэн онд төрсөн бэ? 45 онтой. 45 настай гэсэн. Тэгвэл 80 он юм байна л да тий. Тэр нөгөө одоо би ингэж боддоо шүү дээ. Энэ зүгээр ингээд хоёр талаас нь харахад шүү заяа. За ингээд хүмүүс ингээд магадгүй олонний танилтай нэр хүндтэй царайлаг сайхан байнгутаа хинч миний хүслээр юу хийхэд ингээд бэлэн байдаг гэж хардаг нэг тийм вакуум үүсчихдээ болов. Харин тий одоо яг энэ гомдлуудыг ингээд харахаар Nick Carter тухайн үед бол зүгээр 4 5 одоо охтуудыг зүгээр нэг нь бүр 15 настай гомдол гаргасан 15 настай зүгээр л од болсон учраас гэдэг санаагаар ингээд хүчрхийлэл үлдсэн юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө талаас нь бас олонний танил од хүнтэй ямар нэгэн байдлаар дотн харьцаанд орчих юм бол энийгээ тийм мөнгө олох бас нэг одоо өнцөгч гэдэг юм уу тий арга хэрэгсэл болгож ашиглаад байдаг. Эсвэл нэг алдар нэрт гаргах ч юм уу тий нэг 15 секундын алдар нэрийн төлөө юу ч ихэд бэлэн гэдэг нэг тийм үг яваад байдаг шүү дээ. Гэх мэтчлэн ингээд одоо хаанаас нь чарсан энэ ч одоо бүр нэг
яг яагаад гэдгийг нь ойлгох боломжгүй юм л да. Нөгөө хажууд нь нүмгэн дээл өмсөд лав яриа зогсож байгаагүй болохоор одоо. За ямар тийшсэн одоо Ник Картер энэ хүн маш хүнд байдалд байгаа юм байна. Энд ингэсэн байна. Хүүшээ одоо харсан чи юу крашлаад байсан юм бэ? Бузартай юм бэ гэд мина битсэн байна. Backstreet Boys гэсэн чинь нөгөө Backstreet Boys-ыг үүсгэн байгуулдаг Луйвер ч ахал санаанд ороод байна л та бүр. Тийм түүхэд юм уу? Бүр байгаа штэ. Тийм үү? Маш богинохон ярьж байгаа. За сонирхолтой. За ингэсэн. 1990 одоо эдгээр 93 онд байгуулагдсан гэхээр 92 онд юм уу? За ингэсэн. Нэг сонин дээр зэ тухайч интернет чинь айхтар хөгжөөгүй байсан. Сонин дээр New Kids on the Block шиг царайтай хэрнээ Boys to Men шиг дуулдаг хөвгүүдийн амтлагт авна гэдэг зар гарчээ. За тэгсэн чинь ингээд сүмд дуулдаг байсан. Одоо тэр хим юм байна. Хови за тэгээ Brian нэтер ингээд нийлээд явсаар газаа энэ 5 залуу бүрэлдэн хамтлаг болгоход нь Low Perlman гэдэг хүн заяа. Эдгээр ингээ хамтлаг болгоод за би бол транс за би компанийн нэрийг одоо ингээ бүтэн санахгүй Трансатлантик ч үлээ тийм нэртэй. Тэгэхэд иргэний агаарын тээврийн компанитай би одоо баг за саятан бай гэд би тэр бомтон бай гэд би саятан хүн долларын заяа. За ингээд энэ 5 залууг ингээд одоо тийм үү шууд ингээ хамтлаг байгуулад Герман руу аваачаад студид бэлтгэл хийлгээд Германаас эдгээр чинь Америкт гарч ирэхээс өмнө Европт алдарсан байдаг илүү дээ. Тийм шүү дээ. Америкт бас яг тийм алдартай байгаа юм билээ шүү дээ. Тэгээд Европоос нь алдаршуулад за ингээд ерөнхийдөө бол Backstreet Boys гэдэг нэр ингээд Америк ч юм уу те MTV дээр нэр нь гараад ирэхэд энэ хооронд Low Perlman гэдэг энэ одоо яг найрлах зураг нөхцөн байна. Энэ менежерээ удирдлагын дор 6 жил өнгөрүүлсэн заяа. 6 жил өнгөрүүлэхэд ингээд хамтлагийн чинь тэнэг биш шүү дээ. Бодсон чинь 10 гаруй сая доллар олцоод байдаг. Гэвч тэднэрт энэ Low Perlman ердөө 300 мянган Америк долларын ингээд нэг тийм үзүүрийг натхуулсан байдаг. Ингээд нөгөө Low Perlman-тай шүүхтэлцээд бөө юм болгоод за ингээд энэ хооронд нь бас энэ Perlman чинь бас их одоо нэгдүгээр тэр одоо тэр компани байгаагүй. Иргэний тийм авиа компанитай байх нь байхгүй биш юм байна. Нэг ч онгоцтой байгаагүй заяа. Зүгээр л Луйвер чинь байсан. Энэ нь нотлогдсон. Гихтээ гаргаад ирсэн. Гихтээ хүн төрлөختний түүхэнд Backstreet Boys болон NSYNC гэдэг хамтлагийг гаргаж ирсэн гавьяа яалтчгүй энэ хүнийх байдаг. Энэ NSYNC бас эднийх юм уу? Тий, энэ хүн гаргаж ирсэн. Тэгэхэд юу ч хүм мөрдлөө тэгснэ ийм супер хамтлагуудыг гаргаж ирсэн хүн байгаад байдаг. Магадгүй ингээд би айгүй баян шүү ингээд надад туслаараа гэдэг юм биш туслаараа шүү нөгөө баян байгаад ангууд хүмүүс ингээд мөнгө нэг тэр одоо юу нэх орж ирд юм шүү одоо юу гэдэг юм дэ санхүүгийн тусламж дэмжлэг гэж. Тийм үү. Сонирхолтойгаас би бүр энийг өрөөс ингээд мартадгүй шүү. Backstreet Boys ингээд Low Perlman гэлгээ толгойд ороод байдаг. За дараагийн мэдээлэл бүгдээр орцгоё. За дараагийн мэдээлэл надтай холбоотой байна уу? За Америк нэгдсэн улсад Lil Nas X гэдэг дуучин байгаа. За энэ дуучны маань хувьд одоо ямар учиртай хин бэ гэдгийг одоо би түрүү ингээд нөө дууг ингээд дуу ахсэлсэн чинь шууд дуулж илээ шүү дээ. За нэг дуу ай барьнуу да. Юу вэ? Тоглосон. За тэгэхээр Lil Nas X гэдэг энэ залуу бол одоо ижил хүүстэн рэпер гэдгээр их алдартай. Дэлхийд дахинд бол одоо жишээ за рэперүүд тэр дунд ижил хүүстэн гэдэг нэг зарлаад байдгүй. Тэгээ бүр нэмээд ингээд өнгөт арьстай рэпер залуу ижил хүүстэн гэдгээ маш тодорхой зарлаа тий ингээд ягаан бар биш хувцс өмсөө тайзан дээр гарч ирээд рэп дуугаа дуулна гэдэг бол бас нэг онцгой үзэгдэл болоо. Тухайн үед ингээд ерөнхийдөө ингээд гээ гэдгээр их алдарчлаа гэжсэн энэ залуу маань нүүрнийхээ нэг хэсэг одоо ингээд таталт өгөөд тэгээ нэг хагас саажилтын байдалтай болсон гэдэг ингээд зураг оруулаа. За залуусаа би ингээд энийг гэж байгаа царай маань энэ л байна гэдэг нэг тийм хагас ингээд нэг тийм жоохон мушээсэн байдалтай зураг оруулсан юм байна л та. За тэгэнгүүт мэдээж энэ үуч одоо үгүй найруулах зураг нөхцөн байгаас энэ харагдаж байна уу? Өндөр том биетэй тэгсэн хэрнэлэг чийж байж том биетэй залуу юм тий. Тэгээд ингээд юу янгууд энэ залууг одоо би нь яасан юм бэ? За яагаад таталт өгчөөд энэ ингээд ямар нэгэн байдлаар арх дарстай спиртийн хэрэглээтэй холбоотой юу амьдралын хэм маягийн зүгээр үү? Тэгээд нөгөө ижил хүүстэн болохоор энэ чинь бас нэг өөр өвчин тусцсан уу гэ хайгаад эхэлтийм байна хүмүүс. Яг одоогийн байдлаар бол залуу бол ямар өвчний улмаас яг ийм одоо нүүр нь ингээ хагас ингээ таталт өгсөн байгаагаа өөрөө хэлээгүй байлээ. Энийн өмнө 2022 онд байна уу да Justin Bieber бас таталт өгөөд. Тэгээ ингээд бас ингээ нэг нүүр ингээд баг унжицсан байлоо да. Тэр үе Justin Bieber болохоор одоо үлт гээд арсны үлт гээд өвчин байдаг. Энэ өвчнөөс ингээд хамааралтайгаар цуснд нь халдвар ороод илүү дээ. Тэгээд нэг тийм өвчин тусаад нүүр нь ингээд таталт өгжөөсөн гэдэг мэдээлэл нь бол цацагдчихжээ. За Lil Nas X-ийг болохоор яг ямар учраас энэ одоо нүүрэнд нь таталт өгсөн байгаа тухай мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа ч гэсэн хүмүүсийн хувьд за энэ рэпер залуу яач юу гэдэг их хайгаад байгаа юм байна л та. Одоо фэнүүд нь бас санаа тавиад байгаа юм байна шүү дээ.
За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл Harvey Weinstein гэдэг айлт Америк нэгдсэн улс трендэд бас тэргүүлж эхэлсэн. За би энэ тэг бүр хамгийн дээдлэлт нь бол биш байлээ. Өчигдөр бол нэлээд өндөрсөн. Harvey Weinstein. За Harvey Weinstein гэхэр бүгд л баг санаж байгаа бах те. Harvey Weinstein ч ийм учиртай юм байна. 80 хүн өөрийг нь одоо бүсгүйчүүд өөрийг нь хүчирхийлсэн гэдэг. За энэ ч н одоо Me Too гэдэг дэлхийд даяар өрнсөн хөдөлгөөний одоо гол буруутан гэх юм уу гол одоо хингэрийн тохиур нь Harvey Weinstein шүү дээ. Маш хүчирхэг, маш хүчтэй продюсер. Одоо продюсерууд бол одоо ямар нэгэн контент бүтээх, кино, клип ер нь бүтээхэд хамгийн гол эрх мэдэлтэй үнэ. Одоо энэ эрх мэдлийг ашиглаж Harvey Weinstein олон явцын дундаа олон эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан. За одоо би тэднээс нь ганц хоёрыг нь одоо ингээд ярил Walker синдром гэдэг Weinstein-ы бүр Weinstein-тай холбоотой бүр юм тодорхойлт гаргаж ирсэн байна. За энэ яадаг вэ гэхээр өөрийнхөө усанд орж байгаа хүүхнүүд харуулах дуртай байдаг гинэ. Усанд орж байгаагаа. За гулгаад шүү. За зарим юм гулгах. Би тэгвэл тэр хэсгийн дүүд гэж ингэж явж байна. Ер нь дээрс нь Weinstein өрөөний дотроо нууц товчлууртайсан баг юм. Нууц товчлуур нь яадаг вэ гэхээр орж ирсэн одоо хаалгын төвччдэг орж ирсний дараа эмхтөөнийг орж ирснийхэн дараа доороо бас амар зэрлэг хохоцтой тий ер нь ингээд орж ирэнгүүт нь энэ эмхтэйг гаргахгүй гэж бодвол зүгээр л ингээд доороо дараад төгжчихдэг. За ийм байдлаар эмхтэйчүүдийг дарамтлж эвгүй байдалд оруулж тэр алдартай энэ хүн. За дээрс нь Салма Хайек, Gwyneth Paltrow гэдэг одоо энэ бүсгүйчүүдийг одоо ярьж хагаад найз нөхдийг нь энэ хүмүүсээр дамжуулж найз нөхдөд нь уулзаж тэдгээр бүсгүйчүүд энэ одоо Gwyneth Paltrow, Salma Hayek нь өөрсдөө мэдлэхгүй хүний 8 ажин болоо явцсан байдаг. Тэгээ Harvey Weinstein зуучилж өгөөд нүүдэн гэсэн чи хүчрхийлээд байсан ч гэдэг юм уу. За энэ хүү ер нь бол Harvey Weinstein бол ухуул одоо бузар ерөөсөө хүрээний юу илээ, юуг ухуул бузар гэдэг үлээ. Ястаа нөө Epstein энэ хоёр чинь л ер нь зэрэгцээл одоо хамгийн бузар хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байгаа. Тэгээд Weinstein-ийн эсрэг 80-аас 90 эмэгтэйчүүд одоо гомдол гаргасан. Тэгсэн 20 онд нэг одоо шүүх хурал нь болсон. Тэгээд 24 онд бас дахин шүүх хурал болсон юм байна. 24 онд шүүх хурал дээр яасан бэхээр Weinstein-ийн өмгөөлөгчд энэ одоо хэрэг материалд 3 ямар ч холбогдлохгүйгээр эмэгтэйчүүдийг оруулж ирээд энэ зориултын бусаар эсвэл албаар буруудах зорилгоор иймэрхүү мэдээллийг бүртгэсэн байна гэд тэгээд ялаад өөрөөр хэлбэл Weinstein одоо яасан юм байна. Одоо хүртэл одоо ялаад сонсоогүй сууж байгаа юм байна. За ингэж Weinstein ч одоо гимгүү гэхүүдээ одоо болчиход байна шүү дээ. Арайч тэхгүй байлгүүдээ юм чи одоо. За харин тий. Холливуудын кинонууд эхлэхэд ингээд томоо цагаан W үсэг гараад Weinstein гэдэг ингээд арийнхын нэр нь ингэж урсдаг. Энд чинь одоо бүхэл бүтэн асар том продюсингийн компани байсан шүү дээ. Тэгээд одоо жишээ нь яг тухайн үед би одоо яг нөгөө бүтэн нэрийг санахгүй байна. Rosie McDonald лөө McDonald. За, тим нэртэй жүжигчин бүсгүй, Ирланд гаралтай жүжигчин бүсгүй ингээд Harvey Weinstein намайг хүчирхийлсэн гэд ингээд анх шүгэл үлээсэн. Гэвчиг тэр үед яасан бэ гэхээр Weinstein ч өөрөө маш нэр нөлөөтэй тийм үү. Холливуудад ингээд тэргүүлэх зэргийн хүчтэй продюсер байсан болохоор нөгөө бүсгүйчин сэтгцийн өвчтөй болгоод харлуулад тэр үгийг хэн сонсохгүй байсан. Гэвчиг одоо би энэ хүний хүчирхийлт ингээд автсан маань үнэ ингээл те ингээд өөрөө тэр чинь хүмүүсийн ингээд халлага дайралтай ингээд нөгөө онлайнаар ирж байгаа тэр дээрлэхэл бүлэдэлтийн эсрэг ингээд зогсоол байсан эцэст нь нэрэ Harvey чи над руу тэгсэн нөгөө эмгтэйчүүд нэг нэгээрээ гарч ирээд бэлгийн хүчирхийллийн эсрэг ингээд дуу хоолойгоо хөргөж гисэн Me Too хөдөлгөөний эхлэл болсон л та ялтч. Тэгээд одоо энэ Harvey дээр ч одоо ингээд нөгөө нэг дүүд гэж зөндөө юмнууд яригддаг. Ягаад тэгэхээр тэр нөгөө хохирогч болсон эмэгтэйчүүд нь бүгдээрээ Harvey намайг өрөөнд оруулаад гэсэн. Harvey намайг өрөөнд оруулаад ингэсэн. Би ингээд айж цухтаж гарсан. Би ингээд уурж тасцсан хувцастаа цухтаж гарсан гэх мэтчлэн маш ингээд нээлттэйгээр тийм үү одоо дэлгэрэнгүй ингээд үйл явдлын мэдээллийг бол тухайн үед нь мэдүүлэг болгож өгөөд за энэ маань нэлээх цацагдчихсан. Тэгээд одоо энэ чинь маш их эрх мэдэлтэй хүн тэр хүний тэр кинонд тэр тухайн кинонд тоглох үгүй нь бүр хамаагүй кино урлагт энэ хүн байх юм уугүй юу гэдгийг шийдчихсэн ийм хүн байтлаа те эмгтээчүүдэд орж ирэнгүүт нь хаалгаа хаадаг товчтой ахлаар яах вэ ямар муухай юм бэ тий аимшиг. За тэгээд ингэсэн байна. Хамгийн гол нь би ингээд Harvey Weinstein гэж сонссон энэ болохгүй бүтгүү тэгсэн чинь шорон цуцсан байх гэж бодоод яваад байт. Тийм биш юм бэ. Энд чинь ингээд үргэлжлэл яваад байна шүүх хурал нь. Сүүлд 24 онд ингээд хэрэгсгүй болгоцсон юм байна. Хэргийг нь хэрэгсгүй болгоцсон. За ингээд дахиад шүүх хурал нь эхэлсэн. Тэгсэн чинь одоо Weinstein ийм мэдээлэл хийсэн байна. Одоо өнөөдөр ч 3 дахь өдөр те 1 дахь өдөр New York Times би энэ өдрийг удаан хүлээлээ. Өнөөдөр би шүүх хурал руу чөлөөт хүнээр орж байна Нью-Йоркт. Тэгээд би энэ чөлөөт байдлаараа гарч ирнэ гэж бодож байна
гэж Вайнштейн хэлсэн байна. За ийхүү одоо Вайнштейнтай холбоотой хэрэг ингээд шүүх хурланд болох гээд хүмүүсийг одоо яаж нээж ингээд сонирхоод байгаа юм байна л да. Тэгтээ үнэхээр энэ Роузи Макговн юм биш үү? За энэ бүсгүй маань тэгээд бас нэлээд адлуулсан. Одоо би бол ингээд яг тухайн үеийнх нь ингээд үйл явцуудыг метүү эхлэх үеэс нь л ингээд харж илсэн. Тэгээд Вайнштейн гэдэг хүн ч одоо өөрөө эхлээд маш их мэлдсэн шүү дээ. За бүр энэ ингэсэн байна уу? Вайнштейн ингэжсэн Моссад гэдэг Израилийн одоо тагнуулын агентууд гэдэг. Моссадтай холбоотойгоор өөрийнхөө эсрэг мэдээлэл гаргаж байгаа хүмүүсийн урдчилж мэдээд дарамтлагдаг зогсоодог тийм аргыг бүр ашиглав. Ийм их мэдээлэлтэй хүмүүс юм байна. Улсын тагнуулын байгууллагатай холбогдоод тэднүүсээр мэдээлэл аваад за энэ хүн таны эсрэг гомдол гаргаж шүү гэж. Одоо ингэ мэдэнгүүт тэрнийг төрүүлж мэд. Тэгэхээр ч одоо гомдол гаргахаас хүмүүс бүр айгаа за одоо ингэ гомдол гаргаж одоо хаалгуулах юм байна тэгээд тийм одоо юутай одоо аимшигтай эрх мэдэлтэй хүн байгаад байгаа байхгүй. Найруулагч зургийг ингээд одоо энэ цуг инээдсэн байгаа зургийг өгсөн байна л да. Тэгээд одоо Моссад гэдэг чинь тийм Америк нэгдсэн улсын тагнуулын ерөнхий газар тийм үү. Одоо нөгөө Британий MI5 6 гэсэн үг шүү дээ энэ чинь. Израилийн тий тагнуулын ингээд бүр тэргүүн зэргийн байгууллага. Одоо Штайн гэхээр одоо ялчгүй тэгэл еврей гаралтай юм байна л да. Тэгээл одоо ямар юм аа. Ийм хүндийн эсрэг бас нэр заяар шиг амьдралаараа тоглоод яах ингээ хүмүүс ерөөсөө яадгүй л юм байл да гомдол харагдгүй. Тэгээ цуглуулж чад нэг дэлбэрсэн чинь нийт хөдөлгөөн болсон. Тэгсэн. За одоо энэ хүн маань тэгээд эрх чөлөөт хүнээр арай гарахгүй байлгүй гэж би их найдаж байна. За одоо сайн мэдгүй мө бүгд тэ харж лээ дээ. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Аялахад алс хязгаар үгүй. 70 жилийн түүхтэй Жуулчин компани аяллаа хөтөлбөрүүд дээрээ Жуулчин компани хамтран ажиллаж байна. За би аялалд их дуртай хүн болохоор энэ хамтран ажиллагч их баяртайгаар ярих болно. За. За Жуулчин компани маань Монгол улсын анхдагч ууган аялал жуулчлалын компани. Тэгэхээр 70 жилийн туршлагатай мэрэгжлийн баг хамт олон хүмүүсийн одоо та бидний мөрөөдлийн аялыг бодит болохоор ингээд бэлэн болчиход байна. За 4-р сар санал болгож байгаа аяллуудыг танилцуулъя. Хамгийн баялаг хөтөлбөртэй нэг юм байна. За тэгээд дээрэс нь тэгсэн мөртлөө хамгийн хямд үнэтэй. За энэ бол шууд нислэгтэй Жанжиажигийн аялал. За энэ чинь Аватарын кино зураг авалтын тулсан гэдэг үлээ. Нэг амар гоё юм өндөр босоо хадуудтай байдаг чинь мөн тэ. За энэхүү аяллалын турш хятадын гайхамшигт байгаль үлгэрийн мэт уулс хамгийн өндөр шилэн гүүрийг үзэх бөгөөд яг одоо аялахад цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой энэ яг энэ 4 сард юм байна. Хитрхи халаагүй. Тэгээ бас хүүтэн биш. Тэгээд тэр нөгөө үзэсгэлэнт одоо нөгөө үлгэр дээрээс л харж болмоор байгалыг үзэж болно гэдэг байгаа шүү дээ. За дараагийн аялал бол өнгөрсөн жил одоо бид нэр ажиллаараа яваад ирсэн Туркийн 3 хотын гайхамшиг мэдрэх аялал байна. За сэдвж шүү дурсан. Ярих уу би? Дурсан. За тэгэхээр Туркийн 3 хотын гайхамшиг мэдрэх аяллаа хөтөлбөрт Анталиагийн далайн эрэг, Памуккалегийн халуун оршин, Стамбулын түүхэн дурсгалууд зэрэг газар багтсан. Миний хувьд бол Анталиа миний одоо зүрхэнд үлдсэн шүү дээ. Үнэхээр гайхамшигтай байсан. Тий харин Анталиа. За Памуккале бүгд үнэхээр гайхамшигтай юм байна. Дээрс нь Стамбулыг та үзэх боломжтой. За тэгээ 2025 оны эрч хүчээр цэнэглэх Фуко Гарлын шууд нислэгтэй аялал бас байгаа юм байна. Гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой аялал нь энэ. За хөтөлбөрийн дагуу бол Вин Wonder Park, Ocean World шүрэн арал, Safari амтны хүрээлэн хотын аялал, Венецийн гэрлэн шоу зэргийг өмнөхүү бас үзэх боломжтой. Манай найз ингэхгүй. За хай найз майз ингэ чат утсан чинь хаанагаа ингэ би тэхгүй юу. Тэгсэн чинь 22 дахь аймагтай байна гэж тэхгүй юу. Тэгэхээр юу солиороод байгаа юм гэсэн чинь Монголын 22 дахь аймаг Фукоктэй гэсэн чинь авчих юм уу бүгдээ. Тэгж хэлсэн. Тэгсэн чинь монголчууд юусоо битүү байд юм байна гэсэн шүү дээ. За тэгэхээр Гонжо хотын Canton Fair Expo болж байгаа. Тэгэхээр Canton Fair үзэсгэлэн худалдаанд оролцох шууд нислэгтэй аяллыг бас Жуулчин инхүү санал болгож байна. Мөн газрын дэважин Хайнан арлын шууд нислэгтэй аялал бас байна. За инхүү аялал бүрийн үнд нь нислэгийн тийз, онгоцны буудлын такс, хөтөлбөр заагдсан зочид буудал, хөтөлбөр заагдсан хоол үзрүүд нь үнгүй. Дээрээс нь аялагчийн иж бүрэн даатгал багтсан байна. Тэгэхээр яг хүмүүс өөр хөвчтэй аяллаар явах их сонирхолтой гэдэг тийм үү. За тэр бол ингээд залуу насны үнэхээр аялах ингээд хүсэл сонирхолтой хүмүүсийн хувьд бол окей гоё зүйл тийм үү. Тэгвэл гэр бүлээр аялах гэж байгаа бол за магадгүй ээж аваагаа те тэнгис талаа үзүүлэх гэж байгаа бол те яг ингээд аялын хөтөлбөртэй мэрэгжлийн баг хамт олонтой за тэгээд буугаал шууд ингээд одоо аялын автобусандаа суучдаг хөтөчн хүлээгээд авчдаг онгоцны буудалтай шууд очиод орчдөг тий хоол унтанд бэлэн ийм аяллаар за тэгээд 70 жилийн туршлага гэдэг чинь өөрөө яг хэлж өгөөд байна л та. За тэгэхээр та Жуулчин цэгийн маань гэдэг вебсайт руу хандаарай. За Жуулчин компани гэдэг хайхад Facebook хуудас мөн байгаа. Харин утсаар та мэдээлэл авъя. Аяллалын тийзийг яг одоо захиалъя гэж бодож байгаа бол 7288 12 12 гэдэг дугаар руу
болох нь 7288 12 12. Аа. За манай нэвтрүүлэгт аялахад алс хязгааргүй жуулчин компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн мэдээлэл. За би Перу улсынхаа мэдээллийг төрүүлээд дуудчихъя гэж бодлоо. За Перу улсын нийслэл Олланта Хумала гэдэг хүн перучууд чих сонирхолтой нэртэй юм байна. За Олланта Хумала гэдэг хүн за мөнгө угаасан гэдэг хэрэгт буруутай тогтоогдоод 15 жил 20 хял шийтгэгдэжээ. ерөнхийлөгч хэлсэн гэлөө. За тэгвэл яг энэ өнөөдрийн ингээд одоо юун дээр трендүүд дээр энэ хүний нэр орж ирээгүй. Тэгвэл Надин Хирэдия гэдэг нэртэй эмэгтэй хүний нэр орж ирээд би хайсан чинь тэргүүн хатагтай асан, Перугийн тэргүүн хатагтай асан буюу одоо энэ 2011-с 2016 онд Перу улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Олланта Хумала гэдэг хүний эхнэр нь тренд дээр их орж ирлээ. Тэгэхээр энэ хоёр хүн маань одоо үндэсний нам гэдэг намаа байгуулад энэ хугацаанд Бразилийн одоо барилгын Odebrecht гэдэг компаниас их хэмжээний мөнгө аваад 2006 болон 2011 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үедээ компанид ажиллаа ивент итгэсэн. За ивент итгэхийн тулд мэдээж нөгөө хууль бусаар одоо санхүүжилт болгож авсан мөнгө угаасан гэдэг хэрэгт буруутгагдсан юм байна. Буруутгагдаад ингээд за эрэгтэй одоо ерөнхийлөгчийн хувьд 15 жил шийтгэгдсэн. За одоо улсын ялагчид болохоор Лима хотын дээдчүүхөө улсын ялагчид ерөнхийлөгч асанд 20 жил. Эхнэрт нь 26.5 жилийн ял төлөвлөсөн байсан. Тэгэхээр ер нь өхөдөө бол эхнэрийн яг энэ бүх арийнх нь ингээд нөгөө нэг бүх одоо жанхууг нь хутгсан буюу гол зохион байгуулалтыг хийсэн ард нь байсан хүн гэж одоо улсын ялагчд үзсэн байна л да. Тэгэхээр одоо энэ Олланта Хумала гэдэг хүн маань өөрөө болохоор одоо уугуул юм шиг байна тий. Уугуул хүн. Өмнө ч одоо Перу ч одоо нэг Япон гаралтай ерөнхийлөгчтэй байснаар их алдартай шүү дээ. Тэгэхээр 2011 онд одоо 11 оны сонгуульд жишээ нь энэ Олланта Хумала гэдэг хүн маань өмнөх Япон ерөнхийлөгчийн хүүхэд Кейко Фужимори гэдэг хүнтэй өрсөлдөөд ялалт байгуулад гарч ирсэн. Ер нь бол зүүнний үзэлтэй ерөнхийлөгч юм байна. Тэгээд энэ чинь 11 оноос ерөнхийлөгч болоод 16 онд одоо бүрийн эрхээсээ буусан гэдэг чинь 9 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Одоо бол Перу улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Дина Боланте гэдэг эмэгтэй бол төрийн эрхийг барьж байгаа. Гэвчиг энэ одоо ял шийтгэдэг байгаа ерөнхийлөгчөд юу гэдэг аваа гэхээр намайг улс төржүүлж байна. Одоо тэгтээ энэ магадгүй яг ял шийтгэгдсэн улс төрч болгон хилдэм үү? Эсвэл хөөсөө жихнээсээ улс төржүүлээд байт юм уу те? Бүгд л тэгхийн те. За би дараагийн мэдээлэлээр Пугачавад холбоотой мэдээллийг дуудъя гэж бодлоо. За Алла Пугачав саяхан 76 нас хүрсэн. Тэгээд Алла Пугачав чи ингэсэн ба штэ. За энэ одоо дайнаас хойш Оросоос дөрвсөн. Оросоос одоо иргэншлээс олсон Израилийн иргэншил болсон. Тэгээд Израиль чадж хахад зэрэгцээд дайн болцсон чинь Кипр руу эднээс яваад хайц нь мэддэхгүй ингээд бэж исэн байна. 22 оноос сураг тасарсан гэх юм уу? Алла Пугачавыг ингээ фэнүүд нь харсан. Ерөөсө дүр бараагийн ер нь эрүүл явдаг болоо да тэр мэн гэд бодож исэн чинь Максим Галкин Алла Пугачавтай одоо авахулсан зураг тавиад Instagram дээр одоо хандаа гэх юм уу? Хандаа одоо төрсөн өдрийн мэд хүргье гэд зураг тавьсан. За тэр нь тэг хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм байна л да. За Максим Галкин 48 настай. Алла Пугачав энэхүү өчигдөр 76 нас хүрсэн юм байна. Энэ хоёр бол усан онгоцсон тэр гайхалтай тийм жаргалтай байгаа байдалтай зураг нь одоо интернетээр шүүгүүлээ. За Алла Пугачав сайн л явсан байна. Сайхан л байгаа юм байна гэд 28 насны зурагтай гэсэн үг үү? 28 насны зурагтай хаа тийм. Одоо тэр сүүлийн үеийнхэн зураг нь бол байгаа гэсэн үг үү? Яг одоо тэр Instagram дээр оруулсан зураг нь. Одоо энэ зураг нь яг одоо энэ өчлөө төрсөн өдрийн мэнд үе 76 настай гэхэргүй шүү дээ. Тий. За тэгэл одоо гоё юм уу тий. Би бол нэг 50 гарч байгаа гэж хэлэхэд бол би итгэхэр л яг үнийг хэлэхэд. Тийм тэгээд Алла Пугачав би бүр санааг бол эн чин хиддээ далтаад байна уу 60 нилийн гарчаад дахиад хүүхэдтэй болсон шүү дээ. Бараг ихэр хүүхэдтэй болсон. Ихэр хүүхэдтэй болсон шүү дээ тий. Тээгч ихэр гэж сүлд ойлгосон. За бас тэгэл сайхан л одоо 60 70 гарчаад сайхан л амьдарч ин да. Тийм байна. Нөхөр нь 48 та гэхэргүй харагдаж байна. Аалаа 76 та гэхэргүй харагдаж байна. Энэ дээр бол нэг 30 гаруй насны нөхөр 50 гаруй насны эгчтэйгээ зогсож байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Газар дундын тэнгис жаргаж яваа юм байна. Алла Пугачав. За энэ хүрээд hot topics нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар химэн шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр болоо Корега мөн аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компанид хамтран ажиллалаа. Баярлалаа. Сонсогч та бүхэн үргэлжлүүлэн цаг бүрийн эхэнд явдаг мэдээгээ хүлээн авч сонсоод дараа нь анжаагийн хөгжимтүүдийг хүлээн авч сонсороо. Сонирхолтой байлаа царамута. Баярлалаа Ари. Баярлалаа.